За сайн байцгаана уу. Шинэхэн бичлэгээ тавтай марил. За би энэ удаагийн бичлэгээр болохоор яг би өмнө нь ямар ажил хийж исэн бэ гэдэг талаараа яриа гэж бодлоо. Тэгээд ажлын тухай ярих гэж байгаа юм чинь жоохон ажил хэрэгч хувцас өмчлөө гэртээ байж ич. За тэр яхав. Тэгээд нөгөө нэг ингээд хийсэн ажлуудаа хэлхээ марчих үдэ гэж бодоо. Тэгээд энэ дэвтэр дээр ингээд бичсэн байгаа. Жоохон байжгаад хараад яриад иж магадгүй шүү. Би өөр нь л ингээд хүн хөдөлмөрлж ижил хүний амьдрал бол дээшлэн гэж боддог. Хөдөлмөрлжил байвал нөө ам тусна гэдэг нэг тийм үг гэдэг лөө. За тиймэрхүү. За би хамгийн эхлээд болохоор 12 настай байсан уу 13 настай байсан Японы орчуулагч хийжсэн. Манай нөө сургууль дээр 100 хүүхэд ирээд тэрэлж рүү хамт 3 хоног яваад тэгээд яг орчуулагч хийжсэн. Миний үеийн хүүхдүүд байсан. Тэгээд хамт морь зурунаа тэгэл хөрхөн хүүхдүүдтэй юм нэг сүртэй юм яриаггүй. Гэтэ бас хөрхөн хамгийн анхны цалингаа бол авч исэн. За дараа нь болохоор 14-т мөрөвтэй байсан байж магадгүй. Тэгээд тэгэхэд бол нэг удаа зөөвч хийжсэн. Би найзтайгаа ажиллагаа явуулсан байхгүй. Бит хоёр тэгээд насаа худлаа хэлээд 16 таач гээд хэлчлөө. Тэгэл зөөвч хийсэн чинь угаасаа хитрхи жоохон байсан бит хоёрыг тэгээд угаасаа хараал мэдчихл байгаа л да амар жоох хүүхдүүд байгаа юм чинь. Тэгээд ямар ч нэг өдөр хийж үзчихээ тэгээд угаасаа гарсан. За дараа нь болохоор бас тэгэл тэр зүүн найзтайгаа ажил хийгээд явж байгаа байхгүй юу. Тэгэл бит хоёр хайж хайжгаад нэг барилгын дарга цэвэрлэгээний тийм ажил олсон. Нөө кристалл таун байдаг штэ. Тэрний хажуудлын нэг цэнхэр дээвэртэй нэг юм бүрэнхий дээвэртэй байр байдаг штэ. Тэрийг барилгын дарга цэвэрлэгийг хийжсэн. Тэгээ одоо ингээд бодохоор нэг 14 тавхантай ингээд хоёр жоохон охин заяа ингээд тэр барилга дээр бах эрэгтэй хүмүүстэй ингээд хамт ажиллаад ингээд дотор нь ороод ингээд цэвэрлэгээ хийж ингэж бодохоор одоо бол жоохон амар санаж байгаа байхгүй. Би бол тэгээ жоохон хүүхд мөхтэй бол угаасаа тэгэж явуулахчгүй. Тэгээд тухайн дээж мэдэж хэлээг бах тэгэл ажиллаа хийгээл тэгээ нэг хэд өдөр ажилласан. Тэр бол жоохон хүнд ажил байсан. Нөгөө цемент мэмд тэгэл нөгөө нэг цонх мох угааж муугаагаал тэгээ ажих нөгөө барилгын дараа нөгөө амар олон юунууд талцсан байдаг штэ будаг мудаг тиймэрхүү бүх юмнууд ингээ амар сайн нарийн цэвэрлэх хэрэгтэй байт юм бэлээ. Тэгээд тийм цэвэрлэгээ бол хийжсэн хэд хоног. Тэгээд дараа нь болохоор миний одоо хамгийн дуртай хамгийн гоё хийсэн ажил болохоор Mobicom SIM янзалдаг одоо ангилдаг ажил хийжсэн. Тэр болохоор ингээд нөө TD дээр Mobicom-ийн офис байдаг. Тэгээд тийшээ очиод ингээл нөгөө ширээн дээр сууж байгаа л нэг хэдэн хүүхдүүд ингээд SIM-ийн төрлөөр ингээл ангилаад янзалцдаг ажил байсан. Тэр бол миний хийсэн бүр хамгийн амархан тэгээд бас хамгийн гоё зугаатай ажил байсан. Тэгээд найзуудаараа буу халаал тэгээд SIM-ийн янзлал болов. Тэгсэн мөрчлөө бас хөрхөн нийгмийн даатгалталсан. Тэгэхэд чинь би 2015 онд хийсэн гэхээр би нэг 17 настай байсан юм шиг гэлээ. За тэгээд дараа нь Mobicom-оос болохоор өөр бас нэг ажил хийжсэн. Тэр нь нэг Candy гэдэг нэг тийм үйлчлэг байдаг шүү дээ. Тэрийг одоо анх нэвтэрж явах үед яг ингээд хүмүүст брошюр тараагаад тэгээд ер нь танилцуулаад явж байсан гэсэн үг. Тэгээд хамгийн гол нь тэр брошюр танилцуулгын материал нөгөө амар их зузаан номтой. Тэгээд тэрийг ингээд нөгөө нэг уутанд ингээд хийж бариад заяа. Тэгээл нөгөө нэг наран туулын хойшоо мошоо өөмөр захын хойшоо мошоо ингээд алхаад заяа тэр ууттай юм а бариад бараг нэг одоо цүнхэндээ 5 6 кг 7-8 кг байсан болов. Тэгээд хоёр гартаа ингээд барьцсан. Тэгээл сүүлдээ дамжилж барайл. Тэгээд угаасаа найзуудаараа бас хийжсэн. Хамгийн гол нь бас нөгөө унааны мөнгөхгүй. Тэгээд тийм болохоор нөгөө автобустаж өөртөө автобусынхаа мөнгийг гаргаад хүнд юм а бариа. Тэгээд хүмүүс сурчлагын антер хийгээд Candy-ийн үйлчлэгийг урьдсан нэлээд танилцуулж бол нэг зүүн бол явсан. Тэгээд тэрнийхээ би цалин нэг санахгүй байна. Өнөөдөр тэр барилгын дарга цэвэрлэгээ болохоор өдрийн 20,000 гэжсэн. Тэр үед амар их мөнгө. Тэгээ бит хоёр нөгөө найзтайгаа идсэн шүү дээ. Тэгэл бит хоёр өстой гэрийнхэнтэй юм авъя. Хойлоос анхныхаа цалингаар юм авъя гэж тэгжсэн. За тэгээ дараа нь болохоор би 5 богдод бас нэг тийм нөө хүмүүсээ судалгаа авдаг ажил хийсэн. Тэр тэгтээ нэг удаан бол хийгээгүй нэг ганц сар мар хийсэн болов. Тэгэл юу судалгааныхаа нөгөө цаасаа барьцсан. Тэгэл хүмүүстэр очил ахаа судалгаа өгөөч, хичээл судалгаа өгөөч мөгөөч гэл нэг тиймэрхүү юм бүглүүлж авч ирсэн. Тэгээд манай гэрийнхэн бараг нам ийм ажил хийдэг өгч бараг мэдхгүй хаа би нэг амир ярьж байгааг бах. За дараа нь болохоор энэ амир гоё заяа. Хүүхдийн парк байдаг шүү дээ. Тинчээ ингээ нөгөө том ийм амар том ингээ биеэрээ дүүрэн юм хувцас өмсөөл тэгээл хүүхдүүдтэй сайн уу байна уу гэдэг нэг тэг явж идэг хүмүүс байдаг шүү дээ. Хүүхдийн паркт бол нэг хэдэн сар ажилласан. Тэр бол амар хөрхөн. Би болохоор гүзээлэг нь болдог байсан баха. Тэгээд тэр гүзээлэгний хувцастай хүн хараад та бөө баяр хүүхдүүд чинь бүр энийг ялтай сайн уу гэж хамт баахан зураг авахлал өдөржингөө нөгөө хүүхдүүдтэй зураг авахлцдаг. Тэгээ нэг хэцүү юм болохоор нөгөө зуны халуунд тэгээд ингээд ийм зузаан өмсчгөр
жоохон хэцүү. Тэгтээ нэг тийм зовоод байх юм байхгүй, амар гоё хөвгөлтэй ажилласан. Тэгээ би хамгийн гол нөгөө нэг найзуудаараа бас хамт хийжсэн байхгүй юу. Тэгээл бид гурав сайхан нэг нь өдөртөө хоолоо хийж ирээл нөгөө хоёр нь нөгөө өдөр нь хоолоо хийж ирдэг ч юм уу. Нэг тиймэрхүү байдлаар зохицуулалттай ажиллаад тэр бол үнэхээр зугаатай байсан. Ялангуяа хүүхдийн парк ч нөгөө гоё энергитэй. Тэгээ бид гурав бүр клипэн тоглосон юм бат та. Нэг хүүхдийн дууны клип явагдчихсан юм шиг. Тэгээ би одоо яг тэрийг олж үзээгүй л дээ. Тэгээд олж үзсэн ч өөрийгөө танихгүй л ах та. Тэр хүүхдийн дууны клип авч та өөрөө клипэнд тоглоод өгч гэл. Тэгэл окей гэд. Тэгтээ нөгөө царай гараагүй болохоор угаасаа. Тэгэл бид гур нөгөө том хувцастай ингэж ингээл том хувцастайгаа тэгэж нэг клипэнд тоглож исэн. За дараа нь болохоор би нөгөө санхүүгийн 2 дээр нэг 2 хөтөлбөрөөр сурсан байхгүй юу. Тэр нь болохоор 2 жил Монголда 2 жил Тайванд сурсан. Тэгээ Тайванд очихдоо болохоор тэгэл угаасаа бие дааж байгаа юм л да. Тэгэл гэрээсээ байнгын мөнгө аваад ээж чадахгүй. Тэгтээ яг би нэг сарын $100 авдаг байсан. Тэрээ яг нөгөө хоол хүнс тэ элдв дэвтэр тиймэрхүү юмдаа бол зараа дуусчдаг. Тэгтээ бас тэр маань ер нь бол нэлээд бага мөнгө заяа. Манай одоо бусад найзууд бол хамаагүй их мөнгө авдаг байсан гэрээсээ. Тэгтээ яг тэгэл болгоцсон л тоо. За тэгээд угаасаа бие даан тэгээд хамгийн гол нь одоо ингээд сурахын хажуугаар хэрэглээний зардлаа өөрөө нөхөхийн тулд тэгээ би ялангуяа нөгөө нэг CFA шалгалт өгөхгүйдсэн байхгүй юу. CFA шалгалт маань болохоор би өмнөх бичлэгэн дээр ярьсан л та. Гэхдээ яхаа ингээд дахиад ярьчих. Ер нь бол олон улсын магадлан итгэмжлэгдсэн санхүүгийн шинжилж гэдэг шалгалт. Тэр 3 левелтэй. Би тэгээ оюутан байхдаа 17 онд би нөгөө левел 1-ийг өгсөн. Тэгээд тэр тухайн үед шалгалтын төлбөр тэгээд нөгөө нэг бүртгэлийн хураамжтайгаа нийлээд $1100 байсан. Одоо тэгтээ үнэн бүр өссөн баг. Тэгээ $1100 би гэрээсээ ерөөсөө мөнгө аваагүй. Тэгээд яг өөрийнхөө одоо өвчээр одоо өөрийнхөө хөдөлмөрөөрөө тэр $1100 цуглуулсан байхгүй юу. Тэгээд ямар ажил хийдэг байсан. Энэ тэгтээ миний бүр ингээд амар одоо хард орсомч гэх юм уу. Нэг ямар ажил хийдэг байсан бэ гэхээр би дугуйны нацоос хийлдэг үйлдвэрт дамжлаган дээр зогсдог байсан байхгүй юу. Би одоо энэ дээр ямар ч сан үйлдвэрийн зургийг оруулчихъя. Тэгээд бас дугуйны нацоос хийлдэг юм гэж юу юм гэдгийнхаа би одоо зургийг оруулнаа заяа. Тэгээд хамгийн гол нь тэр үйлдвэр маань ингээд амар хав харанхуй заяа. Ингээд нэг тийм хав харанхуй би яг зургийг оруулахаар та нар мэдэх баха. Гэл харанхуй амар гонхтой. Тэгээд нэг цагийнхэн цалин 100 NT монголоор тэр үеийн ханшаар бол $8,000 байсан. Тэгээд нэг цаг $8,000. Тэгээд би $1,100 олсон гэдэг одоо. Тэгэхээр би одоо 2 жил сурж явах хугацаанд ямар ч нэг жилд нь бол яг бүтэн ажилласан. Тэр бол нэлээд хүнд байсан. Тэгээ хамгийн гол нь яг дамжлагч нь бол easy штэ. Зүгээр ингээд нөгөө гар хурууд ингээд амар цэрүүтдэг байсан байхгүй юу. Тэгээл нөгөө шүрүүп тэгэл дээр нь ингээд юм хийхээр ингээд яхаа аргагүй миний гар хуруу бол нэлээд цэврүүцсэн. Тэгээл би дахиж ингээд амьдралтаа хийсэж одоо хар ажил хийхгүй үнэхээр хүсэхгүй байна л гэж бодсон. Ер нь ухаанаараа л өөр ямар юм бэлээ. Офисын ажил хий гэж үнэхээр яг бодож исэн. Тэгээд яг манай одоо ангийн хүүхдүүд бас ингээм хамт байгаа шүү дээ. Бид нар бөөнөр ангиараа явцсан болохоор бөөнөрөө л ажил хийж байгаа. Тэгээд тэгэнгүүт манайхан болохоор ингээд шантраад нэг хэд хонол нэг ганцаар марч юм уу ажиллаа тэгээ гарчдаг байсан байхгүй юу. Тэгэл би 1 жил ажилласан. Тэгээд баг манайхан мэдэх баха манай ангийнхан амар төвчээртэй өстой чи бүр гүргэр юм аа л гэж намайг тэгдэдэг байсан. Тэгээд ямар ч сан тэнцээ 1 жил ажиллаад тэр бол миний хамгийн хар бараанд дурсамж байсан. Тэгээд ямар ч сан тэрнийхээ хүчинд би тэгтээ CFA шалгалтаа өгөөд тэгээд тэнцэнэлтэй левел нэгтэй тэрнийхээ хүчинд одоо цолоо авцсан тэр үгээрээ бас ингээ ажиллаа явж байгаа болохоор амар гоё үр өгөөж өгсөн. Тэгтээ тухайд бол бас үнэхээр шантардаг байсан. Тэгээл нэг хав харанхуу. Тэгээд өдрийнхөө нэг цагийн цайны цагтаа хоолоо идчихэд тэгээд хайрцаган дээр ингээд гарч унтдаг байсан. Тэгэл унтангууд ингээ амар гоё сэрэгчж байгаа юм чаа. Тэр бол бас үнэхээр амар хэцүү ажилласан. За дараагийн ажил маань болохоор тэр нөгөө нэг үйлдвэрээсээ гараад тэгээд би нөгөө нэг буудалд ажилласан. Буудалд 3 оттой тийм буудал байсан байхгүй юу? Тэрний цэвэрлэгээ хийсэн. Буудлын ажил бол надад бүр зүгээр үнэхээр жаргал заяа. Амар гоо жаргалтай байсан. Тэгэл дээшээ дошоочтоор гараад нөгөө нэг орд ирмэрийн солиол тэгэл байны өрөө бүх юм цэвэрлж байгаа штэ. Тэгэл нөгөө юм хумаа кофе, цай маа ингэж хийж тавиал. Тэгээд бас буудал нөгөө цаанаасаа бүфэ хоолтой. Тэгэл би яж хахад тэр үед амар бүдүүн байсан байхгүй юу. Тэгэл би амар өлөө. Тэгэл нөгөө хоол молноос өлөвдүүлүүгээл
хаалт шоколад гэж 2 3 аяг болж муугаал амар үлээ. Тэгээд буудлын ажлыг ямар ч төгсгөөс нэг хэдэн сарын өмнөөс нэг 2 3 сар бол хийсэн болов. Тэгээд тэрнээс өмнө бол битүү нөгөө нэг юуныхаа үйлдвэр дээр бол ажилласан. Тэгээд тэр буудлын ажлаа бас найзуудтайгаа хийжсэн. Тэгэхээр амар зугаатай. Тэр үйлдвэрийн ажлыг бол би ганцаараа хийсэн байхгүй юу. Тэгээд та нар одоо энэ зургийг харуулъя намайг ойлгох хаа гэж. Тэгээд энэ утастай оруулдаггүй зураг авч чадаагүй. Тэгээд нөгөө манай тэр үйлдвэрийн одоо дарга гэх юм уу ингээд босс амар ааштай заяо нэг жижигхэн ихчүүд байхгүй юу. Тэгээд л гэсэн хэвээр ингээд нэг хашгираал загнаал найж яхад би чи нөгөө нэг юу Тайванд нөгөө хятад хэл нэр нь бол мэдэхгүй. Тэгээд хятад хэлээр ярихгүй манай хичээл нөгөө англи хэл дээр үздэг байсан. Тэгээд тэгэнгүүт хятад хэл мэдэхгүй болохоор угаасаа тэгэл хар ажил хийхээс өөр сонголт байхгүй. Тэгэл яж хахад тэр хашгираад байгаа юм нэгсэн ойлгохгүй заяастаа. Заагаал хашгираал бүр тэрстэй хард өрсөмжсэн. Тэгээд Тайвандас зүгээр энгийн ажил хийхээр үнэхээр олддгоо. Тэгээд бид нар нөгөө ангиараа явцсан болохоор бүгдээрээ ажил хайж байгаа. Бүгдээрээ бас гэрээс мөнгө амааргүй л байгаа шүү дээ. Өөр нэг тийм ажил олдохгүй тэгэл үйлдвэрийн ажил дээр яг буусан л да. Тийм. Тэгээд бас нэр юу хэлэх юм мартсан байна. Нүуний одоо оюутан хүн чинь нөгөө кампус дээр л 20 цагийн ажиллах хэрэгтэй гэдэг баха. Тэгээд тэнгүүд бид нар бол кампус дээр бол ямар ч ямар шанс байхгүй. Тэгээд тэнгүүтээ өөртөө л тэгэл нөгөө одоо хууль бусаар л ажил хийж байгаа гэсэн үг л дээ. Тэгээд ямар ч нэг хийсэн 40 цаг би бараг 7 хоног 40 цаг ажилладаг байсан баха. Өглөө 9-өөс 6 хүртэл тэр үйлдвэр дээр ажиллаа суудаг байсан. Нэрэ хаяа тэр дугууны үйлдвэр маань нэр ингээ хүүхдийн соосог хийдэг байсан. Хүүхдийн ууж хийдэг байсан. Уужийн нөгөө нэг ингээл дээдлийнх нь нөгөө нэг эрзэтрэн гэдэг үлээ яддаг лээ. Тийм ингээл эргүүлж мөргүүлээл тэрийг ингээ чигэлэг. Тэр нь бол ууж нь бол амар амархан. Гэхдээ ер нь та ингээд ер нь л юм авахта бүгдийн сайн угааж ариутгаж хэрэглээрэй гэж хэлээ. Би яг нөгөө үйлдвэр дээр нь ажиллаж байсан хүн болохоор хичнээн хүүхдээ авч гисэндээ тэгэл үйлдвэр дээр хийж байгаа болохоор заваа л гэж шүү. Тэгээд буудлын маань ажил тэр буудлаас жоохон заваа. Гэхдээ яг үнэхээр гоё цалинтай фитнестэй дээшээ доошоо. Би тэгэл амар бүдүүн байсан. Тэгэл дээшээ доошоо шатаар алхаал нөгөө биеийн хүчний ажил болохоор амар гоё. Тэгэл ер нь одоо бол орон жилийн даваг бол ч тултлан сольно. Тийм. Тэгээд буудлын дээр нэг хамгийн одоо хэлэх муухай юм нь болохоор ингээд уул нь 3 оттой буудал гэж байгаа шүү дээ. Тэгсэн мөртлөө ингээд нөгөө буудалд байдаг нөгөө гар нүрийн алчуур байдаг шүү дээ. Тэрүүгээр бүх юм аваадаг заяа. Одоо жишээ нь угаалтураа авгаан 0-оо бүр ингээд доторхын бүр ингээд тэр алчуураар зүгээр ингээд арччихсан заяа. Тэгэл тэнгүүтээ байнаа авгаан. Тэгэл тэрүүгээр ус услагчны дотор моторхыг арчин. Тэгээд өөр чинь нөгөө нэг аяг байдаг шүү дээ буудлуудыг. Тэр аягны дотор моторхыг ингээд шууд гар нүрийн алчуур арчдаг заяа. Уул нь ингээд ерөөсөө бас тэхгүй байх боломжтой шүү дээ. Тэгээд тэгэнгүүт ингээд намайг дагуулж явж одоо юм зааж өгж байгаа Тайван хүн маань болохоор яг ингэж хийдгээ энэ гар нүрийн алчуурыг арчхад тохиромжтой байдаг энэ үгээр арчимчгээд би тэгээ бүр санаа зовоод тэрүүгээр арчгүй сүүл рүү тэгээд арчаал. Ер нь бол буудал амир заван байд юм биш хүмүүсээ. Ялангуяа тэр аяг маяг ус буслагч нь бол найдалтгүй юм байлээ. Тэгээд би одоо бол нийт тийшээ яваад буудал модлоо орохоор бол нэг тийм тэр мөрийн үнэхээр хэрэглэхийг хүсдэггүй гар хүрдэггүй гэх юм уу. Тийм. 3 оттой буудалч тий 3 оттой буудал юм ингээд одоо. За тэр яах вэ? За дараа нь болохоор би 20 онд би биш би чи 18 онд төгссөн шүү дээ. Би 18 онд төгсч ирээд тэгээ төгссөнийхөө шууд маргааш нь голон танхимын санхүүгийн менежерээр ажилд орсон. 6 сарын 21-нд төгссөн. Тэгээ 6 сарын 22-нд шууд ажилд орсон байхгүй юу? Тэгэл би анх одоо 20 настайдаа ажилд орж байгаа гэсэн. Тэгэл тэнгууд манай ажлынхан бүр ингээд надаас дандаа ахигч нар тэгээд тэгснэ би 98 оных штэ гэж хэлсэн чинь хүмүүс бүр тийм он гэж байд юм уу гэдэг амар жоох хөвгтөл харагдаж байгаа штэ угаасаа тэднэрт тийм он гэж байд юм уу энэ төр гэл намайг амар тэгэл нөө жоохон гэж боддог байсан баг. Тэгээд 5 жил 5 сар яг нөгөө яг 5 жил яг 5 сар ажилласан. Тэгээд ямар ч сан голомтоос гарчаад наашаа ирсэн. Тэгээд ер нь бол ийшээ ирэхээс өмнө одоо голом танхимд ажилласандаа бол үнэхээр баяртай байгаа. Амар гоё хамт олонтой байсан. Хоёрдугаарт маш их юм сурсан. Ер нь бол хүн том компанид ажиллаад үзчих айгу зүгээр юм байлаа. Одоо ингээд энэ ажил дээр маань амар хэрэгтэй байхгүй юу? Одоо манай энэ ажиллаж байгаа компани болохоор амар жижигхэн.
яг нөгөө голомтынхаа ороо ингээ бодоод үзэнгүүд наадах чинь ингэчих юм биш үү? Энд чинь ийм ийм процесстэй байдаг. Энэ нь ингэчих юм байна ингээд бүх процесс ингээ мэдээд байгаа байхгүй юу? Тэгээд тэгэнгүүт надаа хүнд ер нь ингээд том газар ажиллаад туршлага хуримтлуулах амар чухал юм байна гэж бодсон. Тэгээд би голомтод бас амар ажилласан. Тэгээл хаяа бараг л хондог заяа өврээр 5 мав гэж хариалаа өглөө 9 цагт ажил руугаа очиж мочдог. Угаасаа сингл хөөхтгүй байсан. Тэгээл угаасаа нэг тийм татлаадалтай байхгүй. Тэгээл амар их ажилладаг байсан. Ер нь бол маш их нөгөө хүний одоо ур чадвар одоо бүх юмыг шавхаж исэн гэх юм уу. Гэхдээ би тэрнтэй бол үнэхээр happy. Тийм болоод би одоо ингээд амар их юм сурцсан. Ер нь мэдсэн байгаа байхгүй юу. Ингээл хаяа голомтоосоо ингээл ер нь ингээд хүн чинь нэг газараа 2-3 жил ингээд ерөөсөө дэвчмшгүй ингээд ажиллаад байхаар ерөнхийдөө өөр ажил ингээд бас орё гэж бодно шүү дээ. Ингээд ер нь сайжрыг гэж бодно шүү дээ. Тэгээд манай одоо захирал маань үнэхээр гоё хүн байсан. Би бүр захиралтай хорогдоод ингээд гарыг ихээр л ингээд хамт олон ингээд захирал магшил маань ингээд бодогдод миний удирдлага бүр ингээд одоо би амар азтай бүр амар гоё удирдлагатай хүн байсан. Тэгээд бараг захиралтай болоод ингээд хорогдоод ингээд гарч чадахгүй байсаар агаад яг нэг газартаа 5 жил 5 сар ажилласан байхгүй. Тэгээд бас сайн манай хүүс ирээд дэш явчаад ирлээ. За тэгээд бас би голомтод одоо ажиллаж явах хугацаанд болохоор нэг өөрийн гэсэн хувцсны брендтэй болсон. Гэтэ одоо байхгүй л дээ. Би тэгээд нөгөө байнгын би өөрөө нөгөө юпг өмсөх дуртай. Ер нь би ерөөсөө өмд бол нэг өмсдөггүй. Тэгээд дандаа юпгтэл явж байдаг. Тэгээд өөрөө ингээд юпг дуртай болохоор тийм ингээд янз бүрийн гоё юпг хий гэж бодсон байхгүй юу. Тэгээд ажлынхаа хажуугаар ингээд нөгөө ойдолчин энтер олоод тэгээд би нэг найзтайгаа хамт хийж исэн. Тэгээд Саран гэдэг нэртэй брендтэй болъё гэд ямар ч Instagram, Facebook энтрээ хөгжүүлээд тэгээд ойдол модлоо хэлгээд өөртөө дизайн гаргаад материал энтрээ цуглуулад тэгээд ер нь бол нэг удаа бол одоо эхний дроп бол гаргаж исэн. Тэгсэн чинь яг бас жоохон хэцүүлсэн л да. Яг одоо ажлын хажуугаар манай ажил одоо талбай дээр штэ. Тэгээд тэгэнгүүтээ бит хоёр ингээд ажиллаад харчаад ингээд нөгөө зах гарч одоо материал энтер цуглуулж байгаа байхгүй юу. Тэгэл манай ойдолчин болохоор бүр нөгөө бичил харуулт гэдэгс байхгүй юу. 3-4 харуулт. Тэгээ бүр ингээл нөгөө тэр хооронд чинь одоо ажил 6-7 гэд харин тэгээ ажих нөгөө өвлийн үйлрэл байсан. Тэгээ амир хүүтэн тэгээл буцаал одоо тэр нөгөө захаасаа тэр ойдолчин руугаа явна. Тэгэл жоохон байж байгаагууд ойдолчин нэг тийм дутчлаа нөгөө товч мов захилгаан тэгэл тиймэрхүү жижиг сажиг тиймэрхүү материалууд дутчлаа гэл тэгээд дахиад ингээл зах нарантуул гарч байгаа зөө хар хүүтэнд тэгээд тэгэнгүүтээ буцаал нэг хороол руу яв тэгээд бит хоёр ч нөгөө машин энэ байхгүй тэгэнгүүт зүгээр автобустаж ингэж явсаар байгаа шин 10 ингээ хүртэл явцдаг тэгээд хүмүүс нь бас одоо ажилчин чинь ажиллаад харах хэрэгтэй шүү дээ тэгээд тэгэнгүүт ерөөсөө цаг бол үнэхээр амжаагүй яг үнэхээр ингээд юутай бол тэгээд ингээ бүтэн цагийн ажилгүй бол тиймэрхүү юм хийхэд бол бас болохоор юм бэлээ. Тэгээд бит хоёроос хоёулаа бүтэн цагийн ажилтай тэгээд хажуугаар нь давхар юм хий орлого олъё л гэж яг бодож хийсэн л дээ. Тэгээд жоохон бас айгүй худлаа. Тэгээд өөртөө ч зовоо. Тэгээд сүүл рүүгээ тэгээд болсон. За тэгээд дараа нь болохоор би бас ажлынхаа хажуугаар пүүз зардаг байсан. Тэгээд New Balance-ын пүүз нөгөө Монголд байдгүй штэ. Тэгээд яг зүгээр миний хийдэг байсан юм бол үнэхээр амархан заяа. Би ингээд вебсайтаас нь пүүзээ захиад тэгээд тэгэнгүүтээ нөгөө нэг шуудан руу илгээгээл тэгээд шуудангаас эрчингүүт нь очиж аваад хүнд нь аваачих тийм ажил хийдэг байсан. Тэгээ хүмүүс тэгэл би одоо энэ хаягтай байхгүй юм шиг байна гэл тэнгүүд нь би за би жолоочтой хэлчихье би жолоочоо оруулаад өгчээ гэдэг. Тэнгүүд маа нөхөр хөрхөө нөгөө жолооч нь бас бүтэн цагийн ажилдаа бит хоёр ажиллаад хараад тэр пүүд мүзнүүдээ бас хүргээд орой 10-11 хүртэл пүүд мүзөө хүргэждэг. Тэгэл хагас буцаа өдөр карго энтер орно. Ингээ хагас буцаа өдрөөс хүргэлтээ хийгээл тэгэл карго марго орно гэл. Тэгээ яж бит хоёрын ажил бас амар орой тардаг. Тэгэл бас хажуугаар нь тийм пүүд мүзээ зарж бол бас жоохон хэцүү байсан. Гэхдээ яг бас тэг болохгүй юм байхгүй мэдээж мөнгө олж ирсэн. Тэгээд уул нь бас ингээ хийж исэн юм аа. Тэгээд пүүз чи хамгийн гол нь улирлын шин чанартай. Хүн чинь нөгөө үл пүүз авахгүй зөвхөн яг нэг тийм 100 хавар маврал пүүз авд юм байлээ шүү дээ. Тэгэнгүүт яг улирлын шин чанартай бизнес болохоор бас жоохон худлаа санагдсан. Тэгээд ялангуяа ингээ пүүсний арзмаар чинь одоо ингээ нэг хүн 37 хүн арзмарын пүүз захлаа гэж бодоход яг тэрний өмсгөл нь 37 биш 36 ч байд юм уу 38 ч юм уу ирэх тийм тохиолдлууд маш их байсан. Тэгээд одоо Америкас пүүз захих эсвэл Солонгосоос пүүз захих бүгдээр ингээ өмсгөл нь шал өөр өмсгөлтэй байдаг. Тэгээд тэр болгоно ингээл
нөгөө өмсгөлийн нас тааруулж ингэж нөгөө зарах гэж болж байгаа хэцүү байсан. Тэгтээ тэр яхав тэгтээ би мөнгө олсон байхгүй. Нэлээд хөрх ашигтай байсан. Тэгээд гэсэн чинь нэг өдөр нэг ах намайг амар загнаад заяа. Би бүр тэр ахад амар загнуулсан шүү. Ингээд эрэгтэй хүн өөдөөс ингээ хашгираад чи яасан чи яхлаараа энэ тэгээ өөдөөс бүр ингээ амар чанга дуугаар тэгээд уцаар залгаж загнасан байхгүй намайг. Тэгэл би ажил дээрээ байжсэн чинь тэр ах ингээд намайг залгаа загнаж байгаа байхгүй. Тэгээ бүр ингээд амар загнасан юм аа. Ямарсан би нөгөө нэг пүүзийн өөр хүн зарцсан. Угаасаа мэдээж хэн төрүүлж мөнгө өгөн тэр хүнд нь л зарна штэ. Тэгээдсэн чинь тэр ах чи өстой би их нартаа авч өгчээсэн чинь чи тэр пүүзийн зарчлаа марчлаа гэ намайг амар загнаад. Тэгээ би бүр хөтлөө уйлаа заа. Би яаж яхад нэг тийм эрттэй хүмүүнд тэгтээ загнуулж үзээгүй. Тэгээд одоо эртний үний чанга дуугч ингээд сонсч үзээгүй хүн багхгүй юу. Тэгээд тэгсэн чинь намайг амар загнаад уцаар штэ. Уул нуцаар би ингээд сонсоолсон. Тэгээ би ажил дээр ихэр татаж уйлаа заяа. Тэр ахад загнуулж дуусаад уцаад алсныхаа дараа гэж уйлж байлаа. Тэгээ амар удаа уйлаад тэгсэн чинь манай нөө захирлан яа чи зүгээрөө би ингээд ар гэрийнхэн чинь ингээд өгцөн болов гэж бодлоо гэд. Тэгсэн чи би зүгээр нэг ахад загнуулаад амар хөтлөө уйлсан байднаас. Тэгээл дараа нь тэгээд тэр ахад амлаад би тэгээд дахиж өөр пүүз авчирч өгсөн л дөө. Тэр ах их нартайгаа ирж авсан. Тэгээд нөхрөөгөө гаргаад пүүзийг өгүүлсэн чинь тэгээд яахан юу ч хэлэхгүй юу ч дуурахгүй тэгээд ямар ч зөвхөн гэсэн. Нэг тийм байна. Тэгээд манай анаа нөгөө хувцсны брендтэй нандингээд би энэ дээрээс оруулчихна. Хүмүүсийн захиалгыг нь ингээд нөгөө нэг эндүүдээд тэгээд нөгөө хүргэлтийг нь бол хийдэг байсан. 100 бол ер нь бол хүргэлтийг хийгээ. Тэгээд бас голон танкад ажилд орсноосоо хойш ч гэсэн би тэр одоо нөгөө нэг хүргэлт захиалгыг нь бэлддэг байсан. Тэгээд хүргэлтийг нь бол яг банкнд орчод бол нэг хийгээгүй л дээ. Зүгээр нөгөө нэг захиалгыг нь эндүүдээд тэгээд нөгөө нэг бүх одоо ямар хүнд захиалга байсан тэр гэдэг бүгдийг гараараа бичээд тэгээ хийдэг байсан. Хаяа манай голонтой ажил маань 12 гээд харин заяа. Тэгээ гэртээ ирэнгүүд баахан захиалгатай хувцснууд ингээд овоорсон. Тэгээ би тэрийг ингээд 2 3 хүртэл ингээд эндүүдээд тэгээд 7 хоног моног бараг тэгээд яг тийм хуваараар явцсан байхгүй юу. Өглөө 9-өөс ажилдаа явж 6 энтер гэж босоо. Тэгээд шөнө 2 3 хүртэл нэг аниг хувцсан эндүүдээд тэгсэн чинь би нэлээд хүнд өвцөө нэрээ. Нэг тийм болж исэн. Тэгээд наашаа Америк руу ирэхээр болоод ямарсан ажилласаа гарсан. За тэгээд Америкт ирчээд болохоор би бас ингээд айгүй алдсан. Би өөртөө амар ихтэй. Би JP Morgan Chase руу ихрээд аплайцсан байхгүй юу банкнд. Тэгээл за би бол угаасаа л намайг бол авна гэж ботцсон. Тэгээ би хүлээгээд тэгээ баг 14 мөрөө хонлоо. Тэгсэн чинь надад ерөөс хариу ирдэггүй. Тэгээ би бүр ингээ хаяа хариу ирэхгүй юм бол ингэж удаан процесстэй юм хэлгүүдээ өдөө хүлээгэлсэн. Тэгээд ирэхгүй болохоор би Chase гэнэ нөгөө Euro Goldman Sachs руу бас тийм санхүүгийн ажилласан тийш аплайцсан. Тэгээд тэгсэн чинь бас надад хариу ирдэггүй. Тэгэхээр би за энэ том компаниуд угаасаа HR-ийн тэр процесс энэ амар удаан байлгуудаа гэж бодол хүлээгэлсэн. Тэгээд би Америк дээр 2 сар алдсан заяа. Ерөөсөө ажил өөр ажил ерөөсөө хаагаагүй. Тэгээд 2 сар алдсан. Тэгээл би яг ойлгоол за эднэр одоо аль хэдийн ингээд надад хариу өгөхөр бол ингээд одоо аль хэдийн ингээд өгөөд би орцсон байх хэвээр хугацаа өнгөрсөн юм байна. Тэгээ одоо ер нь бол би өөрийгөө бодсон дээр юм байна гэж бодоод. Тэгээ би нэг 50 ажил руу аплайцсан. Би эхлээл нэг өдөр ингээл 1-2 ажил руу аплайцчаал тэгэл хүлээгэлсэн. Тэгээдсэн чинь бас хариу ирдэггүй. Тэгээд за ер нь бол баруун салгаагүй аплайд гэж бодоод энэ чинь нөгөө LinkedIn шиг Indeed гэдэг нэг вебсайт гэдэг юм байлээ. Би энэ дэр зургийг оруулчихна. Тэр вебсайтаар ингээд айгүй тийм амархан аплайдж болдог. Тэгээ би бүр сүүлдээ ингээд зүгээр ажлынх нь одоо тайтл нэрийг харж байгаа шүү дээ. Одоо санхүүгийн юу ч гэдэм үү, одоо нябоч гэдэм үү. Тэгээ тайтл нь харж байгаа шүү дээ. Тэгээ шууд дараал аплайд явцсан заяа. Тэгээ сүүл эхэндээ болохоор ингээд энэ ямар ажлынхын шаардлага ямар юм байна, яасан гэдэг тийм юм харж ирсэн сүүл рүү бүр ерөөсөө харах болсон. Тэгэл ямарчсан нэг 50 газар руу бол яг аплайцсан. Тэгээд ихэнх газараас нь буцаад надад уул нь бол хариу өгсөн заяа. Тэгээд ярилцлаганд бас дуудсан. Энд чинь болохоор эхлээд нөгөө нэг уцаар ярилцлага авд юм бэлээ. Тэгээд уцсныхаа шатнд тэнцчүүл дараа нэг нөгөө очиж уулзаж ярилцдаг юм бэлээ. Тэгээ ямар ч юм би хэд хэдэн газартаа уцаар яриад ярилцсандаа тэнцээд тэгээд бас хэд хэдэн газараас уул найгуу бас хөрхөн Америкт даяараа байдаг. Америкийн 51 мужид байдаг тийм газар байсан байхгүй юу? Амар өндөр revenue орлого морлоготой. Тэгээд тэр газараас уул нь бас надад санал ирсэн боловч нөгөө манай гэрээс амар хол байсан. Тэнгүүд би нөгөө машина унаад хурдны замаар тэгж нөгөө хол явж чадахгүй болохоор
яг одоо өөрт хамгийн боломжтой, хамгийн flexible ажиллаа сонгоё гэж бодсон. Би угаасаа 24 онд хүүхэд гаргана, тэгээд CFA шалгалтандаа бэлдэн. Тийм болохоор надад илүү цаг зав хэрэгтэй гэж бодоод яг өөртөө тохирох ажлаа сонгосон. Одоо болохоор би жижигхэн компанид Нябо хийдэг. Тэгээд яг бүх юм нь хийдэг заяа, бүх санхүүг нь хийдэг. Одоо ганцхан Нябо одоо төлбөр тооцоо моцоо гэхээсээ илүү одоо тэгэл нэг хөрөнгө оруулагчдад ингээд өгөх мэдээлэл ч юм уу эсвэл дээшээ бүх удирдлагуудад ингээд мэдээлэл доошоогоо ч ингээд бүх ер нь л ингээд одоо компанид байж болох санхүү бүх юм хийдэг гэсэн үг байхгүй юу. Одоо татвар матвар 51 мужийн татвар матвар тиймэрхүү юм одоо хийж байгаа гэсэн. Уул нь тэгэл бас хэд хэдэн газраас ярилцсан. Сүүлдээ ингээд ярилцсан манай нөхөр намайг ажилласаа чөлөө аваад тэгээд зөөвдсөн байхгүй юу. Тэгээд сүүл рүүгээ манай нөхөр за одоо би чамайг ингэж ажилласаа чөлөө аваад зөөж ингээд байнгын зөөвдөж чадахгүй юм байна. Чи одоо өөрөө зүгээр одоо байгаа юмнасаа сонгоцгоо. Тэгээд угаасаа гайгүй нөхцөлтэй байна гэд. Тэгээд одоо ажил сонгосон. Тэгээд манай ажил би эхлээд 2-3 сар бол офс дээр очсон. Тэгэнгүүтээ дараа нь гэрээсээ ер нь бол ажилласан. Одоо бол дандаа гэрээсээ ажилладаг. Айгуу тийм уян хатан цагийн хуваартай гэх юм уу. Миний ажлын төвүүд бол энэ хүрээд дууслаа. Би нэрээ тэгээд одоогийн ажилдаа бараг 2 жил ажиллаж байгаа. Тэгээд энэ хүртэл үзсэнд баярлалаа. Тэгээд баяртай дараагийн бичлэгээр уулзъя.